Оройн төргээс сэтгүүлч Гандима та бүхэнд эдийн засгийн 50 нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзүүлж байна. Тэгэхээр 2015 оны хувьд эдийн засаг ямар байсан бэ гэдгийг аваад үзэхэд Монгол банкнаас гаргасан 12 оны гадаад худалдааны тайлан мэдээлэлд буурсан бууралттай гэсэн үг 46 удаа орсон бол харин өссөн өсөлттэй байна гэсэн үг ердөө 7-8 удаа харахад эдийн засгийн нөхцөл байдал тийм таатай байгааг нь харагдана. Харин 2016 оны хувьд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхүү, долларын ханш яах вэ? Эрдэс баялаг түүхийн эдийн хэрхэн хэлбэлцэх вэ гэдэг нь яг одоо бизнесээ төлөвлөж сууж байгаа та бүхэнд хамгийн хэрэгтэй мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийнхаа дугаараар бид энэхүү мэдээллийг онцлох юм аа. Эдийн засгийн энэ тал дээр маш олон жилийн судалгаа хийсэн 3 судлаачийг энэ удаагийнхаа нэвтрүүлэгт бид урьж ярилцах юм. Ингээд нэвтрүүлэгт оролцох 3 эдийн засгчийг эхлээд танилцуулъя. Ингээд нэвтрүүлгийн 3 зочноо та бүхэн танилцууллаа. Хамгийн ихний зочин болох эдийн засгч их хоёрыг хамтдаа өгтөө. За хамгийн ихний асуулт маань 16 оны туршид долларын маань ханш ямар ах вэ гэдэг хүлээлт үүссэн байна. Энэ дээр та ямар тайлбар хийх вэ? 15 оны доллар ханш үндсэндээ 14 оны эцэстээ харьцуулахад 6 орчим хувийн ханшийн сулралт явагдсан байна л да. Тэгэхээр энэ байдал хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөв бол энэ байдал хэвээрээ хадгалагдах нь шүү дээ. Гадаад дотоод ямар нэг хүчин зүйл нөлөөлөг бол. Тэгэхээр үндсэндээ энэ хандлагаар нь л хэлж болно гэсэн. Тэгэхээр одоо ойрын 1 сардаа бол ханш мэдээж өсөх хандлагатай байна гэдэг нь тодорхой. Одоо 2000 гарцсан байгаа энэ долларын ханш маань 16 оныг бүхэлд нь аваад үзвэл ямар хэлбэлцэлтэй, ямар төлөв байдалтай байхаар байна. За долларын ханшийн хувьд гэвэл ерөнхийдөө долларын ханшийг сүүлийн жилүүдэд солируулсан гол хүчин зүйлүүд хэвээрээ байгаа. Тэр нь юу вэ гэхээр бол манай төсөв бол алдагдaltaй байгаа. За экспорт бол төдийлөн өсч чадахгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт бол багассан хэвээрээ байгаа гэх юм уу та. Энэ хүчин зүйлүүд байгаа үед бол одоогийн хандлага нь буюу төгрөг нь одоо айжмаар сулрах энэ хандлага бол өөрчлөгдөхгүй. Зүгээр яг хавар тийшээгээ одоо оюу толгой хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт бол байгаа. Дээрээс нь бол манай импорт бол бас их багассан. Тэгэхээр бол одоо төлбөрийн баланс гэж ярьдаг одоо тэрэн дээр бол алдагдал бол харьцангуй одоо бага болсон. Энэ утгаараа бол төгрөгийн ханш бол бас тогтворжих болцоо бий. Тухайлбал оюу толгойн хөрөнгө оруулалт шийдэгдэх нь тодорхой болсон. Далд уурхам бүтээн байгуулалтын ажил эхлэх болоогүй ч гэсэн валют маань ороод ирлээ гэж үзвэл ханшид нөлөөлөх боломж бий юу? Эерэг хүлээлт байж болох уу? Хоёрдугаарт одоо олон улсын мэдээлэлээр хамгийн их анхаарал татж байгаа мэдээлэл бол Монгол улсын засгийн газар Чингис бондын үргэлжлэл буюу сонгогдсон 3.5 тэрбум долларын бондыг босгохгүй явж байна. Сангийн амныхан урьдчилсан гэрээ хэлцээрүүд хийх чинь гэсэн мэдээлэл анхаарал татсан байгаа энэ үед бид нэр 16 он дээр долларын ханшин дээр бас эерэг таамаглал хийх боломж байгаа болов уу? Эхний хөрөнгө оруулалт орж ирэхэд мэдээж Монголын эдийн засгт эерэг төхөө болно. Гагцхүү тэр хөрөнгө оруулалт маань ямар хэлбэрээр орж ирэх вэ гэдгийг манай мэргэжлийн байгууллагууд засгийн газар сангийн Монгол банк нар хэлэх багтал тийм болгоом. Тэгэхээр эхний ээлжинд энэ маань илүү нөгөө тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирж шүү дээ. Өрөмдлөгийн ажил. Мэдээж төрөл шатхуун импорт гэдэг дараа нь дагсан импортуудыг дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр энэ утгаараа бол эдийн засгийн зайлшгүй зөв төхөө болно. Энэ бол тун чухал юм. Тийм гол нь удаан хугацаанд үргэлжлэнэ гэдэг нь ойлгох хэрэгтэй. Яг ингээд бэлэн мөнгөөр орж ирнэ гэж бас ойлгож болохгүй л да. Энэ бол тодорхой хэмжээгээр. Хоёрдугаарт гадаад зах зээл дээр бонд гарах асуудал бол 12 онд бол амжилттай гаргасан тий тодорхой энэ бонд ингээд эдийн засгт бас тодорхой хэмжээгээр өргөж явж байна. Яг өнөөгийн эдийн засгийн нөхцөлд одоо сүүлийн олон улсын байгууллагууд 16 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар бол 2 жил дараалан одоо таамаглалаа бууруулж байна л да. Жишээлбэл олон улсын валютын сан бол 2015 он таамаглалаа гаргахдаа дэлхийн эдийн засгийн өсөлтөг 4% байхаар 4.3% байхаар таамаглал гаргачихсан. 16 дахиад 4 орчим хувьтай байна гэсэн юм урт. Гэтэл одоо сүүлийн 2 жил дараалан таамаглал гаргахдаа дандаа 3.4 гэсэн юм доогуур таамаглал гарч байна л да. Тэгэхээр бидний бодсноос илүү дэлхийн эдийн засгийн сааралт нь илүү удаан үргэлжилж байна. Бас нэг нөлөөлөх хүчин зүйл бол манай Монгол улсын өөрийн улс орны рейтинг зэрэглэл. Тэгэхээр зэрэглэл маань сүүлийн 3 жил дараалан бас
нэлээд багас бага хандлага руу орж одоо сүүлдээ B2 болж штэ. Тэгэхээр ийм зэрэглэл дээр бие дааж бол бонд орох боломж байхгүй. Яг Монгол Улсын засгийн газар гэсэн бие даасан. Тэгэхээр энэ бол бусад нөгөө санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр ийм бонд гарах болсон. Тэгэхээр ер нь бонд босголоо гэхэд энэ бол харьцангуй 12 босгосноос илүү өндөр хүртэл бонд босгож болно гэсэн. Ер нь бол одоо цаашдаа бүтээн байгуулалтыг явуулахад ч гэсэн тодорхой хэмжээгээр энэ гадаадын санхүүжилт бол хэрэгтэй хэвээр байгаа. Тэгэхээр бол одоо энэ засгийн газрын хувьд одоо босох уу дараагийн засгийн газар босох гэхээр бол одоо үр дүн бол жоохон ойролцоо байх болов уу гэж бодож байгаа. Гэхдээ бол энэ удаад босгож байгаа бонд бол яг тодорхой төслүүдийнх гэж би бодохгүй байна. Энэ бол ерөнхийдөө нөгөө санхүүгийн доктортой байдлыг хангах үүднээс мөн одоо ер нь бол 17 онд бол эхний одоо бондны эргэн төлөлтийг бол хийх ёстой. Энэ утгаараа бол эхний бондын эргэн төлөхийн тулд бол энэ бас хөрөнгийг бол дайчилж байгаа гэж ойлгож болох байх. Зэсийн үн манай төсвийн орлогод шууд нөлөөтэй. Тэгэхээр тухайлбал 16 болон 17 оны нөхцөл байдлыг аваад үзэхэд зэстээр ямар таамаглал дэвшүүлж болохоор байна. Бусад металлтай харьцуулахад зэсийн ирээдүй бол миний хувьд бол арай өөдрөг гэж харж болохоор байна. Энэ дээр яагаад гэвэл зэсийн зах зээл дээр одоо нийтдээ одоо зүгээр нэг жагсаалт гаргаад үзвэл нэг 60-70 том уурхай. Ялангуяа Өмнөд Америкийн Чили, Перугийн уурхайн дээр нэлийн хүндрэлтэй асуудлууд олон байна. Чили бол дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлтээр зэсийн мэжмлийн нийлүүлэлтээр номер 1 тийм ээ экспортлогч байгаа. Гэтэл өнөөдөр тэр Чилийн одоо том нэг Codelco гэдэг компани байна шүү дээ. Улсын хөрөнгөлөлтөд том зэсийн. Тэгэхээр энэ бүх компаниуд том уурхайнууд ямар бэрхшээл байна гэхээр зардал нь маш их өсөж байна. Зэсийн эрчим хүчний хэрэглээ маш их өсөж байна. Усны хэрэглээ маш их өсөж байна. Тэгэд энэ бүх өсөж байгаа хэрэглийг тухайн улсаараа нийлж чадах уу гэдэг нь асуудал болж байна. Зэсийн хувьд биш, зэсийг олборлоход гарч байгаа зардал тал дээр маш их асуудалтай болж байна. Өртгөн өндөр болж байна, тийм. Тэгэхээр нэг талдаа эрэлт нь багасаад хятадын ч юм уу одоо дэлхийн нийтийн зэсийн эрэлт багасж хахад нөгөө талдаа өртгөн өндөр болж шүү дээ. Тэгэхээр ашигт ажиллагааны түвшин буураад жижиг уурхайнууд бол үндсэндээ алдагдaltaй түвшиндээ очиход бол маш ойрхон болж байна. Тэгэхээр нөгөө талаар Чилийн томоохон уурхайнуудын хувьд бол насжилтын хувьд бол үндсэндээ талаас дээш рүү орсон. Олон жил ашиглагдсан уурхай. Тэгэхээр нөгөө хөдрийн эзэлж байгаа албаар хөдөр доторх нөгөө зэсийн хувийн жин нь бол багасж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бүх байдлыг олон улсын судлаачид юу гэж харж байгаа нөхлөөр ойрын нэг 2-3 жилийн дараа дэлхийн зах зээл дээрх зэсийн нийлүүлэлт багасгах нэ гэсэн ийм таамаглал гарч байгаа. Тэгэхээр энэ бол манай хувьд бол давуу тал гэсэн үг тийм. Эсвэргээр бид нар бол дараагийн уурхайгаа гүний ухаан уурхайг зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол харьцангуй боломж олгож байна гэсэн дунд хугацаанд. Нүүрсний үн бол харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болох уу? Алт болон бусад металлууд эрдэстээр түүхий эддээр ямар таамаглаж болох товчхон? Бусад үнэ ханшийн хувьд бол ерөнхийдөө түүх эдэд бол тогтвортой байна. Тэгэхээр 16-ны үед нефтийн үнийн хувьд бол одоо миний өөрийн олж ирсэн мэдээллүүдээр үзэх юм бол харьцангуй хамгийн их огцон өөрчлөлт гарч болох түүх эд байна. Одоо өнгөрсөн хавраас хойш ажиглах юм бол сүүлийн 8 сарын дотор нефтийн үн $60 $30 хүртэлтэй 8 сарын дотор ингээд 50-аар үнэнүүч буурч. Тэгэхээр одоогоор энэ хандлага бол өөрчлөгдөг гэдэг уналт үргэлжлсэн евро. Дээр нэмээд сая Ираны нефтийн хориг алгуулснаар Ираны нефтийн нийлүүлэлт нэмэгдэж байна. Тэгэхээр энэ нийлүүлэлт нэмэгдсэний дараа дэлхийн зах зээл дээрх нэг хоногт олборлох нефтийн хэмжээ 97-98 сая баррел төрж байгаа. Тэгэхээр нийлүүлэлт бол тасралтгүйсэн нэмэгдэж байна. Нөгөө талдаа хэрэгцээ бол төдийлөгдсөн мэдээлэл байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хандлагын цааш нь үргэлжлээд нефтийн үн бол унах нэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр зарим улс орнууд одоо нефтийн үнийг бол 20, 15, 16 хүртэл доллар унж болзошгүй гэсэн энэ таамаглаад байж байна тийм. Нефт олборлогчид. За Оросын улбаны улсад бол сая сүүлийн мэдээгээр бол нэг баррел нефтийн үнийг бол 16-аас 18 доллар хүртэл унахад Оросын улбаны эдийн засаг бол тисч гарч чадна гэж хэлж байгаа. Тэгэхээр магадгүй одоо 5 сарын дараа гэхэд энэ одоо яриад байгаа 20 долларч магадгүй хөрж магадгүй л тийм. Хэрвээ энэ хандлага хэвээр явбал. Тэгэхээр $20 хүрнэ гэдэг бол маш эзэгтэй байдал гэсэн үг. Энэ бол тогтворгүй байдал төрж байна гэсэн үг. Үндсэндээ яралдаа хүрч байна. Тэгэхээр хэрвээ энэ төвшин төрөх юм бол буцаад өсөх магадлал маш өндөр болж байна. Дээр нь энэ дээр нэмэгдээд улс төрийн хүчин зүйлүүд өндөр хөгжлийн орнуудад болох зарим улсын сонгуул гэх мэт тэрийн хүчин зүйлүүд нөлөөлнө л дээ. Тэгэхээр магадгүй бид бизнес эрхлэгчид маань оны 3-4 дахь үйлрэлдээ нефть бүтээгдэхүүн дээр бас тодорхой юм огцон өөрчлөлт гарч магадгүй гэсэн эрсдлийг бас тооцож ажиллах хэрэгтэй гэж бодсон. Бид яагаад нефтийн үн олон улсын зах зээл дээр ингэж их эрчимтэй буурж хахад дотооддоо үнийг тогтвортой бариад байна вэ? Шалтгаан нь юу гэж үдин та юу гэж харж байна? Энгийн хэрэглэгчид бол өөрсдийнхөө өдөр тутам худалдаа авдаг шатхууныхаа үнийг л буугаасаа гэсэн хүлээлттэй байгаа. Ийм боломж гарц бий юу?
За ер нь бол дэлхийн зах зээл дээр одоо 2005 оноос хойш бол юуны өмнө занартай холбоотой. Занарын үйлдвэрлэл Америкийн нэгдсэн улсад бол эрчимтэй өссөн. Одоо бидний ярьдаг Обама одоо ерөнхийлөгчийн үед ч юм уу Америкийн тал дээр бол маш идэвхтэй ажилласан. Том одоо занарын 3 ордыг ашиглалтанд оруулсан, хуулиараа бол дэмжлэг үзүүлсэн, төрөөсөө бол санхүүжилттэй өгсөн. Ер нь энэ жилээс эхлээд бол Америк экспортлж эхэлсэн. Одоо анхны гэрээнүүдээ хийсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ? Дэлхийн зах зээл дээр худалдаа авч чинь бол бас төдийл олон биш. Хамгийн том худалдаа авч байсан Америкчин одоо гэнт юм одоо өөрийгөө 100% одоо шатхуунаар хангадаг болчихлоо. Хараад биш болчихлоо. Тэгэнгүүтээ нөгөө Сауди Араб одоо зэрэг ингээд экспортлогч улсуудын хувьд бол экспортын зах зээл нь их хунагдлаа. За нөгөө талаас нь бол сая Иранаас бол одоо хориг нь бол авсан. Иран нь бол хуучин одоо экспортлох ирэхгүй байсан. Одоо бол экспортын эрх нь бол өгсөн. Олон улсын хэлцээр хийгээд тэгэхээр Иранаас бол одоо маш хэмжээний газрын тос бол экспорт гарч эхэлж байна. Тэгэнгүүт угаасаа зах зээл дээр бол одоо худалдаа авч бол цөөрч байгаа юм уу да. Ийм байдал дээр бол үйлдвэрлэл нь эрс нэмэгдэж эхэллээ. Ингээд бол газрын тосны үн бол эрчимтэй буураад одоо $30-оос доош ороод $28 ч ингээд хүрч байгаа. Ер нь бол сүүлийн 10-15 жил хамгийн доод түвшиндээ хүрлээ. За энэ бол манай хөрш орнуудад бол үзүүлж байгаа нөлөө гэвэл Оросын хувьд бол маш хүнд байдалд оруулчлаа. Тэгээ Орос бол өөрийнхөө одоо төсвөө хийхдээ бол хамаагүй өндөр үнээр бол хийжсэн. Одоо бол төсвийн бүх орлого тасарч байгаа. Энэтэй холбоотой бол рублийн ханш хунж байгаа. Тэгэхээр манайхны хувьд бол энэ бол бас нэг боломж байж болох юм. Тэгэхээр Оросд бол манайд бол нийлж байгаа газрын тосныхаа бүтээгдэхүүний үнийг бол бууруулахад бол болохгүй юм байхгүй гэж би бодож байна. Зүгээр тийм яг хэлцээр одоо хийсэн мөг юм хэлж мэдэхгүй байна. Тэгээ нөгөө талаас бол яг үн буурчих үед бол манайх өөрөө татвар авдаг. Тэр татвараа харин нэмэгдүүлээд байгаа сүүлийн үед бол. Тийм учраас бол манайд ингээд нөгөө жижиглэнгийн зах зээл дээр орж иж байгаа үн нь бол доктортой байгаа. Ер нь бол яг хуу тодорхой хэмжээгээр бууруулахад бас зүгээр байх гэж бодож байгаа. 50-аас 100 төгрөгөөр ч юм уу. Бас хэтэрхий их одоо хэмжээгээр бууруулах юм бол эргээд нөгөө эдийн засгт тодорхой бус байдлыг бий болгоно. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр бол монголчин өөрөө бол газрын тостой, занартай нүүрсийг боловсруулах хэд хэдэн том аж үйлдвэрийн төслүүд явж байгаа. Хэрвээ одоо ингээд бид нэр импортын нефт одоо хямдралаа гэж маш хямдхан нефтийг бол 1-2 жил жишээлбэл аваад хэрэгжүүлэх юм бол энэ төслүүд нь зогсчихно. Дараа нь бол эргээл одоо янз бүрийн болоход бол нөгөө нефтийн үн өсөд манайх бол тэр нөгөө газрын тосоож боловсруулсан юм байхгүй, занрааж ашигласан юм байхгүй. Эргээл одоо үн өсөхөд бол яач чадахгүй. Олон улсын валютын сангийн жил болгоны тогтмол уулзалтуудад хэд удаа оролцсон туршлагатай хүний хувьд асууя л да. Валютын сангаас дэлхийн эдийн засгийг таамаглахдаа бүс нутгийн хүрээнд сүүлийн үед Монголын эдийн засаг дээр хэд хэдэн удаа нухацтай зөвлөгөө өгсөн. За мэдээж хэрэгжилтийн асуудлыг бид нар бол ярилцах хэрэгтэй. Ямар зөвлөмж өгöd хахад бид нар ямарыг хэрэгжүүлж байгаа юм бэ? Энэ дотор Монголын эдийн засгийг урт богино дунд хугацаанд өөрсдөө хараад өгж байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлвэл бидний цаашдаа эдийн засгийн төлөв хандлагт яаж нөлөөлөх ёстой гэдэгтэр та байр суурь илэрхийлж байна. Олон улсын валютын сангийн тайлангаас харахад бол ерөнхийдөө жишээлх юм бол Азийн зах зээлийн өсөлт бол ойролцоогоор 3.4% өсөлттэй байна. Буюу хуучин 3.6-аас 3.5 болсон мах бууруулсан байна шүү дээ. Тэгээ тэрэн дотроо яг нөгөө шинээр гарч ирж буй зах зээлийн эдийн засгийн орнуудын хувьд бол өсөлт төдийлөн харагдахгүй гэсэн ийм байдалтай байгаа л да. Олон улсын валютын сангаас өгдөг ерөнхий зөвлөмжүүдтэй бол манай өөрөө дотоод эдийн засагчид маань нэлээд санал нийлж явдаг. Яагаад вэ гэхээр бид нар өөрсдөө угаасаа харж байгаа манай одоо ингээл манай 16 оны төсөвгээд ярихад дотоодын зах зээлийн байдал маань төсвийн орлого муу те 15 оноос хойш л 3 дугаар улирлаас 4 дугаар улирлаас яриад ийсэн 700 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого бол алдагдaltaй нөгөө тооцоолсноос орж ирэх одоо бүр их 80 төгрөг ингээ ярьж байгаа. Тэгэхээр төсвийн орлого ийм уу байхад зарлах талаа бид нар анхаарахаас өөр аргагүй те юун зарцуулах урсгалаар бол юм явжлахгүй хомих хөстэй гэд. Гэтэл нөгөө талдаа нэг ийм гачигдaltaй шийтгэд хүнд асуудал нь дотоод эдийн засаг маань өөрөө сул ийм тэлэх бодлого тий одоо энэ хүмүүс орлогогүй ажлын байр суурь компаниуд одоо бизнесээ тэлгэхээр зээл олгохдохгүй ийм байгаа нөхцөлд бол уг нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг буюу тэлэх бодлого явуулах ёстой. Гэтэл төсвөө харахаар төсвийн орлого нь муу гэтэл өмнө нь босгосон өрийн дарамт их байдаг. Өрөө одоо эргэж төлөх хүүгээс гадна одоо үндсэн төлбөрөөр төлөх ийм асуудал гарчаад идэг. Ийм маш ийм ойлгоход бэрх олон янзын эерэг сүрэг ийм талууд бүрдсэн энэ үед зөвхөн нэг зөвлөмжийг бол дагахад хүнд байгаа
Тийм нөхцөлд орцсон. Тийм учраас миний зүгээс хэлэх юм хамгийн одоо наад захын жишээ бид нар сүүлийн үед маш их хурцаар яригадаад байгаа энэ зээлийн асуудал гэхэд л маш нарийн нихур авч эцгүй бол нэг талдаа тодорхой секторыг буюу барилгын секторыг дэмжих гэж байгаа. Бас иргэдээ орлого багтаа иргэдээ дэмжиж байр орон сууцтай болгох гэж байгаа. Улмаар дамаа одоо агаарын бохирдлыг бууруулмаар байна гэж байгаа. Гисэн хэдий боловч нөгөө талд үрийн дарамт их. Энэ босгох мөнгө нь бэлэн биш. Энэ үед энэ бодлого нь зөв үү? Яагаад 8 биш 5 гэж гэдэл маш олон асуудлууд ярьж байна. Дотоод хүчин зүйл дээр тухайлбал сонгуулийн жил. За түүнчлэн одоогийн эдийн засгийн суур нөхцөл байдлыг энэ сонгуулийн хүчин зүйлс бусад дотоодын хүчин зүйлстэй холбоод үзэхэд 16 онд эдийн засаг ерөнхий дүр зургаараа ямар байх хэвтэй вэ? Ер нь бусад улс орнуудын эдийн засгийн төв байгууллага яг ийм тухайн жилийн прогнозыг өгнө гаргадаг л да. Тэгэхээр манайх одоохондоо яг ийм үзүүлэлт харахад тогтдог үнтэй. Жил болгон бид засгийн газраас улсын хурлд бол эх 3 жилийн төлөвлөгөө бол хавар оруулдаг. 4-5 сартай төсөө өрөөний мэдээлэлсэн нэртэй. Тэгэхээр тэр үед бол яг аль биесны байр суурь засгийн газар хэлэх байх л та. Гагцхүү бидний хувьд нэг анхаарах зүйл бол бид нөгөө хөдөө аж ахуйн салбар маань Монгол улсын эдийн засгийн 20% шүү дээ. Дотоод нөхцөл 20 орчим. Тэгэхээр бидний энэ дотроо газар тариаланаас авах ургац гэдэг бол манай эдийн засгийн бас тулгуур чухал хүчин зүйл. Тэр тусмаа яг энэ түүхий эдийн ханш байгаа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт саарсан юмнууд бол хөдөө аж ахуйн салбарын эдийн засгт үзүүлэх үнээр маш өндөр. Нөгөө талаас хүнсний аюулгүй байдлыг хангамж гэдээ бид ярьдаг те. Ийм учраас Монгол улсад одоо ялангуяа энэ сонгуулийн өөрчлөлт явагдаж жилүүдэд энэ төрөнд анхаарах хэрэгтэй бол намрын ургац суралт. Ургац одоо тариалтаас эхлээд. Тэгэхээр бид хамгийн эхлээд өөртөө байгаа гадаад зах зээлээс үл хамаарах энэ хүчин зүйлээ ямар нэг ийм шоконд оруулахгүйгээр те гадны нөлөөлөлгүйгээр тогтвортой үргэлжлүүлэх тохиол авч явах хэрэгтэй. Энэ бол бидний хамгийн эхний зорилт. Тэгжээж бид нар хөдөө аж ахуйн салбар маань манай нийт салбарын ажилтгчдын 30% шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар мал аж ахуйн газар тариалан дээр эдийн засгийн үйлдвэрлэлийн тогтвортой байвал дор хаяж 30% нийт ажилтгчдын 30% нь орлоготой ажилтай байна гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн жилээс хамаарат одоо төр засгийн гарч байгаа шийдвэр нь хэлбэлцдэг байдлыг үнэхээр аль болохоор бага л болохыг хичээх хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө талаар энэ сонгуулиас сонгуул хооронд нөгөө хоёр засгийн газрын үйл ажиллагаа дамнах хугацаанд бас ямар нэг юм гадаад зах зээлийн шок ч юм уу ийм байдлаас бас гарахаас сэргийлсэн өчлөн сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр аль болохоор одоо манай нөгөө эдийн засгийн бүтээн байгуулалт хийдэг улирал маань маш богино. Жилийн хагас хугацаанд авч 4 сараас 10 сарын хугацаанд гол бүтээн байгуулалт хийж байгаа. Тэгэхээр энэ хугацаагаа алдалгүй бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Одоо бол нэг цагаан сарын өмнө юм уу дараа бол гол шийдвэрүүд гарна. Тэгээд бол 9 сар хүртэл бол харьцангуй доктортой байна. Одоо ямар нэгэн өөрчлөлт бол байхгүй. Тэгээд дараа нь эрс одоо эдийн засгийн бодлого өөрчлөлт хийе гэвэл 9 сараас хойш болох байх. Тийм учраас бол энэ жилийн хувьд бол ерөнхийдөө тийм хүлээлтийн жил болно. Айхтар тийм огцон бодлогын өөрчлөлтүүд гарна гэж би бодохгүй байна. Тийм. Энэ дээр бол бас тийм юу гэмдэ их хариуцлагатай тийм шийдвэрүүд бол бас гаргахад хэцүү. Сонгуулийн жил учраас. Өрхүүдийн хувьд гэвэл одоо 15 он бол хүнд жил байсан. Эдийн засгийн хувьд бол одоо миний бодлоор бол уналтын одоо бараг орой байсан хэлж болох байх. За ганц сайн юм гэвэл одоо оюут толгой дээр бол гарын үсэг зурсан учраас одоо юу найдлах нь тасраагүй. 16 хонд бол тэр гарын үсэг зурсны хүчинд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх байх. Энэгээр л бол бид нар явах байх. Тэгэхээр бол ерөнхийдөө 15 оноос бол одоо зарчмын хувьд бол ойролцоо нэг тиймэрхүү өсөлттэйч одоо байдалтай төстэй жил болох байх. Онцлог нь бол харин бодлогын хувьд бол том өөрчлөлт гаргаж чадахгүй ийм жил болох болов уу гэж байна. Тэгэхээр яг 16 онд маш товчхон хариулахгүй эдийн засгийнхаа төлөв байдлыг. Миний нүггүй хэлэхэд 2016 онд бол миний одоо хамтарч ажилладаг, харилцан ярилцдаг эдийн засгчд маань ер нь бол одоогийн түрүүний битээр ярьсанчлан гадаадын болон дотоодын зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулаад тийм сайхан таатай цаг үе бол эрг цаг нь бол болоогүй. Бид нар бүгд ухаалаг, тэгээ чадварлаг, оновчтой хүнд хөдөлмөрлөх ёстой гэдгийг л харуулж байгаа. Эдийн засгийн өсөлтийг тоогоор илэрхийлбэл ер нь бол ойролцоогоор дунджаар 1% авах тэрнээс бага байх ч магадлал байгаа шүү. За сайн бол маш сайн байна гэсэн ийм л байдалтай байгаа. За баярлалаа. Бидний ярилцсан байна. Эрхэм үзэгчдээ бид нэвтрүүлгийн хамгийн анхны дугаараар 2016 онд эдийн засаг ямар байх төлөв байдалтай байгаа талаар бизнес төлөвлөн суугаа мөн өөрийнхөө санхүү хөтлөх гэж санаагаа чилэн суугаа үзэгч та бүхэнд хамгийн хэрэгтэй мэдээллийг энэ удаагийн дугаартаа үзүүллээ. Нэвтрүүлэг маань 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар явна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.